Сайхан чиний гандах илэгдэх хоёр сартай шөнийн чин чимээнд зангирах цагаан аялгуу намайг ойрхон болгосон. Нутаг усны минь хаяа үзийтэй түмэн нуур тойрмын чин ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон. Азийн тэнгэртээ гэгэн Монгол минь. За сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Орон нутгийн телевизийн уран бүтээлч та бүхэнд бас дуучин Бямбж утаа уулзуулахаар бас зорилт тавиад ингээ явж гин. Удахгүй бас 2 сарын 4-нд UB Palace-д Түмэнтэйгээ гээд ингээд тоглолт зохион байгуулахаар бас ажиллаж байгаа юм байлаа. Тэгээд сая бид бүхэн бас өчтөр ярьсан тун завгүй дандаа телевизийн бичлэгтэй явж гин гээ яриад байгаа. Тэгэхээр одоо нэг залгаж үзээд ямар ч хэлсэн өдөр бол утас нь холбогдохгүй байсан. Одоо холбогдоод гэртээ байгаа сураг бол хүнээс сонссон байгаа. Утсан дууч. Сон бол яриад эхэлчлээ. Хаалганголоорой хүн байна уу? Он ТV телевизээс явж байна. Өөсөө мөн баха. За. За сайхан үйлч чинь он ТV телевизээс явж байна. За таны өсөө удахгүй Түмэнтэйгээ тоглолт хийж байгаа гэдээ бас орон нутгийнхаа үзэгчдэд мэдээлэл хүргэе гэдээ орж ирж байгаа. Та ерөөсөө уцаа авахгүй хүн юм аа. Орчихгүй баха. Энэ уцаа одоо ойр үдэд авахгүй шийдэж байна. Авч. Ороод. За би сая сандарлаа. Зүгээр та нарын ингээд нэг та тоглолт хийх гэж байгаа юм баха. Бас нэг танаа нэвтрүүлгээ ярьжсэн болохоос ингээд шууд гэр төрөөд ирнэ гэж үнэхээр сансангүй. Залдахгүй та чи олдохгүй гэсэнгүү. За. Ахыхан нэгэд одоо Түмэнтэйгээ гэдэг тоглолт. 2 сарын 4-нд Улаанбаатар Паласын концерт хийх тангамд тоглолт нь ер нь бас нэг өвөрмөц. Өөрийнхөө юу зохиосон бас юу хийсэн тэр тал дээр бас ард түмэнтэйгээ бас ер нь ойрхон тайлганжээ гэсэн утгаараа тэгж ингэж хийцсэн баг. Тэгээд бас маш том бас продакшнгууд ажиллаж байгаа. Нилээн өргөн бүрэлдэхүүнтэй. Нилээн бас тайзны бас өргөн засалттай. Нилээн том хэмжээний тоглолт болно гэсэн. Иймэрхүү маягтай байна. Өргөн бүтээлч яаж оролцох вэ? Ер нь бол одоо дуучид оролцсон олонний танил дуучид тэгээд янз бүрийн хүмүүс оролцсон шүү дээ. Миний дандаа нэг л удаа тоглогдоо тэгээд одоо хөдөө орон нутг руу Баруун аймаг дээр гарна да. Баруун. 8-аас эхлээд Баруун аймаг дээр гарна. Баруун бүх аймаг дээр очив. Баруун аймаг сумд орохгүй. Сумд орохгүй. Ямар ч аймгийн төвд. Аймгийн төв дээр л тоглоно. Таны үсээ TV5 телевиз дээр ярилцлагатай одоо гэрлэг гоё ер нь хөдөлж байгаа бах. Та гэдэг нь хөдөлжүүл баг тосоод бариад авах гэж ярихгүй. Тэгэхээр хөрөөд ирсэн чи таны утас энэ бас болохоор сандарлаа шүү дээ. Буруу байл дээ. Ягаад гэж юм бэ? Хүмүүсийг залгаж яриад ингээд суулгаад болчихсон. Би уг нь та нарыг ерөөс үдээд ирнэ гэж би ороохон ирэх юм байх л гэж бас бодлоо. Эрүүл ороохон ирэх байх. Яа гэм бол даа гэж бодчихсон. Гэтэ гэрт ирэхгүй баха. Бас нэг студ юм уу бас нэг өөр нэг юу газар ороод бас ярилцлага хандлага авчих юм бол байх юм бол гэж бодчихсон байхгүй. За. Сайхан чиний гандах илэгдэх хоёр сартай шөнийн чин чимээнд зангирах цагаан аялгуу намайг ойрхон болгосон. Хэдэн оны зэрэг байд. Би чинь 87 оны зэрэг штэ танкын хорооны одоо хожирлонгийн дивиз гэж байсан. Тэгээд дараа нь нүүгээд энэ юунд их бүлэг гарнизон гэж очиад. Тэгээд тэнд чинь би чинь танкын даргын одоо мэрэгчлээ төгссөн штэ. Танкын дарга штэ би ч өгнөд. Танкаар сайхан буудан шүү дээ. Тэгээд дараа нь 0.3 дугаар анги дээрээ халагдсан 5 дугаар арим гэж байсан. Тэнд дээрээ халагдсан байхгүй. Тэгээд тэр 5 дугаар аримд байхдаа хүмүүсийн амьдрах сайхан дуулуулж тэндээ одоо чулууг багштай танилцсан байхгүй. Миний төвх тийм. Тэгээд 89 он цэрэг багтаа анх хүмүүсийн амьдрах сайхан дуулаад 90 онд морин хуралдаанд орж үзэгчдийн тэргүүн шагнал хүртээд тэгэл дуучин болсон доо. Тэгэл 90 онд оройтсон бороо гэдэг дуугаа өөрөө зохиож дуулаад. Тэгэл тэрнээс шууд тэгэл найзын дуу муу тэгэл дуунууд бүх дуунууд ингээд үргэлжлээл. Ард түмэнд хүрсэн юм. Замналтай. Одоо хэдэн жил болж байна вэ? Оройтсон бороо ч одоо 90 он гэлж бодлоо доо. Тэгэхээр ч одоо 27 жил. 27 жил дуулчихжээ. 27 жил. Одоо 8 настай болчихсон 80 настай болчихсон. Амьдрах сайхан дуу маань 28 жил дуулчихжээ ингээд. Сүүлд бас шин уран бүтээлүүд гаргасан. За сүүлд чинь одоо буйнаар очирсан амраг, наран чигнэх аялгуу, ерөөл далсан аялгуу, заавал уулзах тавилан, за ээжийн тухай 2 дуу,
Тэгээ аавын тухай дуу, нутагтаа ирээрээ, учрахын хүслэн, за ер нь дуунууд зохиогцоо нэг 10 дуу зохиогдсон сүүлийн үед. Тэгээ энэ дуунууд бас заримаас нь эхлээд бас хард тэм жижигээр хөрөхгүй бол бөөн одоо нэг олон дуу тэр чигээр нь ингээд явахлаар ч бас удахгүй. Аль хүмүүс ч бас шинэ өр мэдээл дээр бас жоохон чанартай хийхгүй бол бас яг урдны дуу шиг хүлээж авдаг байдаг талтай байд. Тэгээ сүүлд бас нөгөө өмнө нь дуулж исэн хуучин дуунуудаас сэргээж бас дуулсан дуунууд бол Тий. Тэгэхээр одоо миний энэ сүүлийн үед хийгдсэн би нэг 4 дуун дээр ажилласан байгаа. Оройтсон бороогоо бас ер нь өөрөө нэг хөгжмийн шинжилгээ дуулчих гэсэн утгаар. Ерөөсөө нэг ганц банзан гитартай. Тэгэл ерөөсөө дээр нь сүүлийн үед нэг одоо нэг 6 тал гэж хөгжим орж ирж байсан 90-ад оны үед. Тэр хөгжмөр нэг ардталт нэг ингэсгээд нэг дуулсан өөр тэгээд байдгүй. Тэгвэл сая одоо бас маршал хамтлаг тоглуулад тэгээд дуучин одоо Аминатайгаа хамтарч одоо Оройтсон борог шинжилж дууллаа. Тэгээ одоо хүмүүс одоо сайхан нааштай л хүлээж авч байна. Зарим нас тасаагүй маш одоо хуучны харааж гоё байсан юм уу гэх шиг юм хэлээлээ. Тэгээ хүмүүс одоо яг л хүний бас юмны шинжилгээ гэж юм байна. Тэгээд насанд болцсон хинаа бас хөгжмийн шинжилт дууллаа. Мартагдшгүй хайр нэг оюун нанаа бүсгүйгээ бас хөгжмийн шинжилт дууллаа. Тэгээ эжийн нутаг гэдэг эжийн синхрон нутаг гэдэг дуу 92 онд дуулж ирсэн дуу маань тэрийг бас дууллаа. Ингээд 4 дуун дээр ажиллаа. Ер нь бол Бямбаржийнхаа уран бүтээлүүдийг сонсож байхад бол дандаа тийм цоглог темптэй, цоглог хэмнэлттэй ийм дуунууд өгдөөс хувь хүнтэйгээ бас их холбоотой байх юм байна. Хувь хүний ааш зан гэдэг ч юм уу характер. Би ч яг хөө надад зарим нь уянгын ч гэдгийг тэгээ зарим нь их миний хөдөлгөөнөр болдог бол би ч өөр их сакс ч хүн штэ. Зааланд их заал авч их сакс тоглолт яах вэ? Саксанд их дуртай. Би ч одоо ESP хасыг хөлгүүдийг дэмждэг. Миний хамгийн одоо дуртай тоглогч 4 номертой Сэргэлэн гэж би. Хөмсгөл нь надад байгаа. Одоо тэмцээн эхлэх гээд байна. Хажуугаар нь тоглолт эхлэх гээд байна. Ажил их байна. Аль алийг амжуулна шүү дээ одоо. За тийм байдیں۔ Тэгээд яг хөдөлгөөн жоохон өөр ахын бүжигч юмсан байхгүй. Тийм байлээ. Бүжигч юмсан болохоор хөдөлгөөн жоохон тийм юу та. Явж өгнө. Тэг жоохон намбуг харагдаж магадгүй. За. Өдөр шингүү нэлээ бэлтгэл хийж байгаа гайгүй. Гоо яг тэ ер нь бол бас нэг тайзныхаа зохицолгоог жоохон хараад дуусмууртай ингээд ер нь жоохон чанартай юм л харуулчих тал дээр л ажиллах гал. Тэгэл бэлтгэлээ Улаанбаатар балаас дээр тэгээд цаг аваал тэгэл. Бэлтгэлээ хөгжимчд бэлдэж байна. Бүжигчд бэлдэж байна. Баруун ангид руу гарахаар одоо нэлээд том бүрэлдэхүүн гарна юм шүү дээ. Баруун ер нь бас хүмүүстээс нэг атайхан харуулчих гэж бодож байгаа шүү дээ. Одоо энэ сүүлд хийж байгаа магадгүй бас хөдөө орон нутгаас бол тантай бас холбогддог л байна. Одоо ялангуяа одоо Баян-Улгийн аймаг, Ховд аймагад алс аймагуудын хүмүүс ч одоо таныг эрхэгч одоо тэсийн хавдан хүлээдэг. Одоо тэр чинь Соёлынгийн тоос хэд онд гарч ирсэн дөө юм бэ? Соёлынгийн тоос чинь бас 90 хэд онд л гарсан дөө. Тэгээд 90 Соёлынгийн тоос 92 загалч чинь их ойролцоо. 92 Соёлынгийн тоос чинь бас 90-ад оны дундуур гэх юм уу? 92 загал нь тэрнээс арай өмнөхөн гарсан дөө. Тэр чинь одоо Цукагч зохиогоод битүүрчин дэр хардал 80 жинжинбэс хөрөж байгаа мэсийн 150 жилийн уралдааны тэргүүмээр эзэлсэн дуу юм байгаа юм шүү дээ. Хордуудмын одоо гал шарын хордуудмын одоо дуугаар шагнагдчих. Мөнгөн мөрөг шагнал авч ийсэн тийм дуу байгаа. Соёлынгийн тоос бол дуугаас их гоё шүлэгтэй шүү дээ. Тэгээ соёлынгийн тухайд шүлэг арчтай шүлэг гаргах. Тэгээд аялгуун ч гоё болсон. Тэгээ хүмүүс ч их одоо дуртай байдаг юм. Тэгээд талгуулаа гарсан. Тэгээ сүүлд одоо битэр бас дуулсан дэр сэтэртэй хатартай морь гэж би уяач хүн уян дээрээ жаргалтай. Тэр басны гоё дуу байдаг юм а тэр. Аяг дүүрэн айраг саргиж алдар талцсан барайнд орлоо гэдэг гоё хөвтэй. За тэгээд ийм морины дуунууд ингээд бас цуурлаараа хүлэг минийгээд дуу. Ингээд цуурлаараа ингээд бас Чокогч төрөнд дуулсан дуунууд ингээд цуурлаараа гарч байгаа. Би өөрөө бас энэ Баруун аймагт амьдарч ирсэн болохоор та хэдийг жоохон хүүхд хүлээлтэй та би чулуун бах та ирч одоо нэг намайг жоохон байж хат очил манай бүр Эрдэнэ өрөөний суманд очил соёлын өстой тоостой адуугүй тий би өөрөө Ховд аймаг. Тийм. Тэгэл нөгөө бичаг гинтрэ авч шидэж мэдээ. За тэр чин тийм төвхтэй. Танаас суманд арай биш байх. Өөр суманд тэр наашлаа тоглож ирсэн говьалтай хавцаа байна уу, баянгар хавцаа байна. Би ч одоо тэр үуч одоо нэг сийлх гэдэг нэг материал гоё гардаг байсан. Тийм нэг хөрөн улаан бичигтэй багш төр явдаг байлаа шүү дээ. Тэр үуч одоо 92 загал соёлын соос гарсан байлуу. За тэр хүлээгээрээ дуумуу гарч ирсэн байх. Тэгээд энэ нөгөө нэг сүсглийн мадган дээр ингээд дуулж аваад чүх шиддэг байхгүй. Тэгэл
хөгжим дуусан гут нь буцааж авч өмсөөл дуулдаг байхгүй юу? Тэгээд дотоороо юм гоё ингээд ийм гоё бүжиг юм шиг юм гоё хар цамцтай юм ингээд намирдаг. Тиймтэй дуулдаг гэсэн. Тэгээд тэр виджаг чинь наашаа тэр ховдонгоос наашаа гараад одоо тэр танаас хүмүүс наашаа л явж байгаа сандгийн. Тэгээд дуулж явж байгаад нөгөө нэг тайлаа шийдсэн чинь тэр виджаг маань ирж ирээгүй. Яасан гэж арай гэж алдаад ахын виджаг авах гэсэн чинь та өгчөө үз тэгээд нэг бацаан ширгацлалтаар байгаад. Тэгээд тэр нь оёо моёонч сул байсан юм уу хаашийн. Оёо моёонч сул байсан юм уу хаашийн юу ячдгийг. Нөгөө нэг ханцуугийн тасалж аваад үлдсэн. Энэ дуу султаа гэдэг нэг утсан. Тэгээ би ханцууг бичигт бол цамцтайгаа дуулсаар байгаа. Тэгээ би нэг ханцууг бичигт ирээд. Тэгээд одоо тэр бичиг одоо энэ манай энэ залуу дуучин энэ анхаа манхаа мэддэм аа одоо тэр цанцлал манхаа гэдэг дуучин багс манай болсон. Хөөрхөн дуучин шүү дээ. Тэр мэрэл одоо бас нэг оюутан байхдаа л одоо бас бид нар ч бас хамтар дуулаад ингээл оюутан байхдаа манайхаар орж гараад явж исэн. Тэдний нэгэнд нөө хаана нэ одоо мэдхгүй дэр болтохгүй. Тийм. За. Зэн хүрээд. Энэ одоо манай нэг охин хятадын дайлан хот сурдیں۔ Одоо энэ жил төгссөн. За. Тэгээ энэ манай энэ алдартай энэ чинь военгаар явноо. Энэ чинь тэнд байж байгаад ирсэн хүн байгаа. За. Тэгээ одоо надаас салахгүй ингэж. Үгүй юм. Тэгээ одоо энэ бас нэвтрүүлэгт орно гэсэн чи сая. Занга манга зүгэд ирж. Сангааг зүгэд ирж. За. За бид юу яа да. Сайхан нэг цаймаа уугаад галзуугаар орж ярих уу. За тэгье. Сайхан чиний гандах илэгдэх хоёр сартай шөнийн чин чимээнд зангирах цагаан аялгуу намайг ойрхон болгосон. За чин одоо 4 хүүхэдтэй 2 охинтой айгүй зохицуулсан шүү дээ. За. Тэгээ манай тустай гарцгаа. гого манай том нь одоо хэдийн зэргийн дарга ба шүү дээ. Застав том Ирсуулийн застав гэж байна. Одоо энэ халахгүй батраад тэнд ажиллаж байгаа ахтах дэлгч залуу гэдэг. Ахтах дэлгч залтай залуу. Саяхан бас инхээс агуулгын судаан үйл ажиллагаанд оролцоод ирсэн. Дараагийнх нь одоо энэ саяны тэр над дээр байгаа дагыг ээж хятадын дайлан хотод. Хятадын одоо тэнгисийн зэргийн их сургууль. Одоо энэ жил төгсөн. За. Дараагийнх нь Солонгост байгаа. Тэгээд дараагийнх нь Увсд байна. Увсаа. Оо за. Тэнд тэнд нэг сурж байгаа бас. Оо за. Сургууль өгсөд яачаа тэгээд нэг ажиллах. Тэгээд энд бас нэг сурах. Нөгөө нэг бэлтгэл хийх гэж явсан юм. За. Одоо өөрөө ирнэ. За сайн байна уу та? Сайхан үлдчихэж байна уу? Ерөөсөө хэмжихтэй яриад уран бүтээлийн талаар яриад. Манай гэр бүлийн хүн. Оо за. Одоо юуны Баянгол дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн эрхлэгч. Оо за. Цэцэрлэгийн эрхлэгч хүнтэй танилцсан гэдэг чинь бас сайн хэрэг болчиход байна. Сүүлдээ. За сайн байна уу та? Сайн байна уу? Бэмжих одоо утгахгүй бас уран бүтээл хийх гэж нэлээд завгүй гээд ах шиг. Бид хэд сая гэрийг яг амтарч байгаа л олж явлаа л да. Тий. Тэгээд. За та хэд уран бүтээл өндөр юм уу? Оо бид хэд сайхан байж гоо тий. Таны ажил сайн байна. Ажил сайн, ажлаа хийгээл үз. Уран бүтээлийн ажилтайг л ойр ирэн завгүй байна дөө. Оо яг тэгж байгаа. Тий. Одоо зүгээр уран бүтээлийн ажил бэмжих хувьд хийлээ. Та яаж дэмжиж тусалт юм бэ? За ямар ч гэсэн ардлынхын алданд л бүх юмыг амжуулна да. За. Уран бүтээл хийхэд нь одоо өөрийнх нь бэлтгэх зүйлийг бэлтэх. Тэгээ бас уран бүтээлийн тоглолтод нь одоо ямар л тусалцаа байна гэр бүлийн ардлын албыг л харж яадаг та. Тий. За гайг байна да. Сайхан цай байна шүү дээ. Өтгөн сайхан. Хөл самсан болов. Яа сүүлээс нэг ийм цай ирсэн. Уусмагийн цай чамд даа уу манай ах. Одоо яг л усын цай чинь одоо баг муухан хоолноос тийм сайхан цай бий. Оо тийш. Энэ баруун талын цай ер нь тиймэрхүү даа шүү. Сайхан цайтай байдаг шүү. Сайхан өтгөн цай. Танах энэ одоо энэ байшин хэдүүлээ амьдэрч юм байна. Энд ч одоо баг өтөр хойлохноо л байдаг шүү дээ. Оо за. Имээ яваад л шүү. Энэ манай энэ ээж хөдөө хинтэй эмэгтэй тийм манай энэ эхнэрийн ээж манай хадам ээж. Манай увсын миний төрсөн ээж сая манад байж байгаад явлаа. Оо за. Энэ чинь зэрэг манад бай. Хоёр ээжтэй бас нэг 20 хонлоо шүү дээ энэ бас. Манай ээж байж байгаад манай ахих руу явчлаа. Одоо миний тоглолтыг үзээд увсан руу нисэн. Манад байж байгаа сая манай том ахих энд үйд яваад. Тэдний хөрөө өчгтөр явцсан байна. Тэгээ энэ ээж маань одоо ингээд 2-3 хоногоос яв. Энэ бас миний тоглолт үзүүлэн тэгээ бас нэг би яаг нь ижиж харуулд юм уу гэдэг бас. Оо тэгэн штэ настай. За. За. Тэгээд манай энэ охин яваад өгнө. За ер нь тэгээд хоёулах. Тэгэл одоо манай зэ тэгүүлдэг яа. Чи өөрөө энд гэртэй бас ийшээ. Оо ийш байна. Бодны гэртэй. Манай тэр чи айл ангихт нь хинтэй байна шүү дээ. Оо хинтэй ангих юм аа. За.
내가 아이언 나사라서 실력이 없었는데 너도 어느 매력질 баг гарцсан цэцэрлэгийн бүх одоо багш арга зүйчтэй бүгднгийн хийсэн. Сайхан чиний гандах илэгдэх хоёр сартай шөнийн чин чимээнд зангирах цагаан аялгуу намайг ойрхон болгосон. Энэ хэдвэр ангид байсан юм гэж бодоо. 7-8 байсан юм болов. Үгүй 6-7 ч байсан юм. Энэ хааны хяад тоглож байсан юм би. За. Жүжигчин байлаа шүү дээ энэ харалт. Тийм биш. Хааны хяад тоглож байсан. Тэгээ энэ манай нэг бас бонцор норуу гэдэг одоо энэ Улс аймаг өмнөөс биеийн тэмрийн багш залуу. Энэ Улс аймаг тоглогч байсан жижиг юм уу? Гоогоо сургууль дээр л хүүхдийн жижиг харалт. Хяагийн дүр тоглож байгаа би. Бишинд гоё доомбросны гоё зураг тэр бас нэг нэвтрүүлгээд аваад юу ячиж. За энэ ч нэг 90 оны зураг байна да. Гитартаа одоо анх энэ Чукокш ийм залуу байсан байна да. Өстэй ховор зураг байна да. Энэ одоо би ийм урт төстэй байж юм ийм. Тэгээд одоо ингээд дуулдаг байл хардаа чи. Ингээ нэг гитартаа. Тэгээд энд нэг ингээ нэг ятгатай шанцтай. Нэг морин хууртай. Шанц 2 морин хуур тэгээд юутай. За энэ хардаа чи ийм урт төстэй байлаа ш таах. За энэ цэрэн чимд гэж одоо манай үлгэрийн танхимын бодлого алдартай. За энэ Хөвсгөл аймагтуудын нэг одоо Хөвсгөлийн одоогор коллеж юм да. Тийм динээр бүжигч юм байсан харалтай. За жижигхэн зураг. За энэ Азийн язгуурд нэг Гран При авчижсэн явган багштайгаа хамт. Алтаа магтаал би энэ шүү дээ. Богтааны мужигаас энэ дээлийн юмсээ хөвжүүлээ шүү дээ би. За Азийн язгуур бас хэлнэ. Би чинь язгуурлаг одоо хүмүүн магтааларч одоо бас хөвжсөн юм шүү дээ. Азийн язгуурлын Гран При авчижсэн. За би бол тэр талаар үндэ бол энэ Москвад. Бас 90-ад оны үед хөвжсэн зураг байна. Энэ одоо миний тоглолтын үеэр л юм байна. Ийм. Энэ одоо хийлчийн хөвж мэдхийн багш. За энэ дорнотоос энэ Солонгост. За Солонгос тоглолт. Тий. Солонгост хөвжсэн зураг байна. За энэ одоо ийм л байж тээ одоо гитартай ингээл. Хойн тайз мэдний өнгө төрхөөр сарагч шүү. Маань Алтаваны юунд энэ Солонгост байна. Энэ одоо хөгжим мөчийн маш гамболдог залуудаа одоо энэ надтамт одоо бас уран бүтээл хийжсэн залуу. За. Энэ Солонгост байна. Бурмаа одоо энэ залуу хаа энэ дуучин байж. Оо за. За энэ Солонгост байна. Энэ одоо энэ талын агуу тэр Сүхбаатар аймгийн нэг алдарт Алтавагийн тэнд энэ Торовындын хөшөө болоод тэрний нээлтэнд энэ цовоо бид нар ингэж очижсэн. Ингээд байна. Энэ бол бас төв хөгүүлсэн зураг бол нэг иймэрхүү юу юм байна. Энэ бол одоо нэг одоо Балкад гэдэг ч юм уу юу бас байсан тий. Байдаг. За энэ үлгэрийн танхимын жүжигчд байна энэ. Энэ Япон мэрэгжилтэн байна. Энэ цэрэн жимдэгч энэ одноо гээл ингээл энэ үлгэрийн танхимын байна. За. Би одоо энэ хардад ол тамалгаатай байхаас юм. Оо тийм шүү. За энд байна одоо энэ Солонгос. За энэ Бурма энэ хардаа ийм энэ хардаа. Бурмад очи юм бэл энэ Монгол Улсын их сургуулийн урлаг судлаачийн анги оюутан багтаа Солонгост 2000 онд. Яасан байна. Дуулсан хийж явжсэн. Энэ одоо хүлээлгсэн хүлээсэн аялгау гэдэг тоглолтын юуны зураг байна. Сайхан чиний гандах илэгдэх хоёр сартай шөнийн чин чимээнд зангирах цагаан аялгуу намайг ойрхон болгосон. Ерөөл далсан аялгау гэдэг тэр ганцрог дуучинд өгсөн юм. Оо за. Нэг юу та. Одоо зөвхөн нэг мадгийг би аялж өгье. Намрын сартаач намраасаа цагийн аясаар хармээ цагаан уул шиг мөн
걸어서 гэдэг ингээд юм дуу байгаа. Одоо миний тоглолтын дээр дуулна. Гоё үгтэй дуулдаа. Дурдан синхэр дэлхийн хаач дуу айдч яваарагэ дээрээс тэнгэр шивнсэн юм уу дотн аялгал сэлэрсэн болов дулна би дулна дундуур бүхнийг дүртэл дулна хүн хүннийг инээдэр шагна холын нарыг чагнтал дулна гэж хүн хүнийг инээдэр шагнаж холын нарыг чагнтал дуулна гэж. Харсан мөн сайхан үг ээ. Тий, тэгж хийсэн дуу. Аюу гоё үгтэй. Дурдан зинхэр дэлхийн гэж. Яг ингэж байгаа хамгийн сүүлэн дээр дахилт нь болохоор хайрлнаа би хайрлнаа. Хоосон бүгдийг бялхтал хайрлна. Сайн сайхны дээдийг өрөөж сүүн цацлаад салбарч хайрлна. Гоё үгтэй. Манай баяр сайхан гэж яруу найрагч одоо хэлийг бичсэн. Сайхан чиний гандах илэгдэх хоёр сартай шөнийн чин чимээнд зангирах цагаан аялгуу намайг ойрхон болгосон. Би түрүү хэлжээс та магтаал ингээд уншаад ингээд одоо Азийн язгуурлыг хэлсэн. Одоо миний нэг гоё товшуур байсан. Тэгээ одоо янзлуулах гэдэг хүчлээ тэр нь одоо жоохон бараг 90 хэдэн онд хэлсэн бүр ингээд цаман товшуур ихгүй. Толгойн ингээд цам шиг ингээд ийцэн тэгээд иргэдэг ийм байсан. Тэгээд тэрийг чим засарт өгчөө тэгээд тэр нэг зарим бямбаха нэг тийм нарийн болж ихгүй сайн янзлаа тэгэл ингээд байгаа л юм л та. Тэгээд товшуурыг бол одоо би чинь ерөөс ингээд хараа. Гитарын дээр ингээд хийж ингээд жоохондоо би дуулжсан. Одоо би тэр нэг домбор гэдэг одоо манай одоо казак үндэстний гоё хөгжим байдаг шүү дээ. Тэрэн шиг тэрний утсууд бас болдог байхгүй. Одоо би товшир жишээл ингээд би хийж л шүү дээ. Ингээд явна та. Энэ чинь тэгээд бас энэ уншиг бас удчихээ одоо за 92 онд тэгээд Азийн сурлаг мөрлөг тэгээд 94 онд Ленинград, Финланд тэгээд Европын орнууд гэж уншаал. За тэгээд би заавал 2005 онд заллага тоглолтын дээр нэг магтаал уншсан. За тэрнээс өмнө бараг уншаагүй байна.
За иймэрхүү л одоо нэг уран Агнесийн баян бүр дүнхээр тогтсон хөө юм а та. Би бол таны одоо олон За. түмэнд хүртсэн тийм ээ. Ийм сайхан дуунуудаар л илүү мэдхээс биш таныг ч одоо ингэж бол тоо тайлдаг бүжгэлдэг гэж яаж байгаагүй. Би тантай ярилцахынхаа яг сэтгэл хөөрөөд одоо чи юм уудлахтаа сайн юм л да. Тэгээд сэтгэл хөөрөөл одоо гинтхэн бас магтаал уншаа санагчлаа. Гоё санагдлаа. Магтаал бол өөртөө бол жинхэнэ тэр алтан уул усны жинхэнэ одоо энергийг Би шингээж тий үнэн ах юм. Чи ялангуяа өөрөө бас тэр нутгийн бас хүн юм чинь. Алтан магтаалуудыг бол ямар гоё юу лээ тий. Одоо хиллэг нь бол ууг нь бол жинхэнэ одоо алтан магтаалын хиллэгний юм байсан байна. Энэ араа. Ийм хөө. ийм хэмтэй. Цагаан зэри янз байхад ванчамбоди зорж байхад юм санжууны нөлөө чингчара сүмбэ өдийг тоон байхад сүний дага шалч валч байхад юм санжуу за илжээс байгаа шүү дээ. Бид нар ч бол хуучин л одоо ингээл тэр архины шог хөөхнүүдийн яриа гэдэг чинь одоо бид нар зүгээр одоо тэр одоо зүгээр хөгн хан уулын магтал зүгээр хуучиртай тэгэл уншиж ийсэн юм. Ерөөсөө тэгээд би чинь тэр жигмдийн тэр архины шог мөгийг чинь уншдаг байлаа. Тэгээд хоёр хуудас ингэж тэгээд нууранда байгаа цагсыг нур төмрэ хаттагана нууж байсан үгийг хилтэй цэнхрэг ичгэдэн Усандра унтадаг амхан согтуу байдаг гин учир журмаа ярддаг бүгдээ согтуу байдаг гин орндыг өрөнхөрдөг овжин согтуу байдаг гин очих газараа мэддэхгүй эсгээл согтуу байдаг гин ингээл уншижсэн. Тэгээд уртайлын ундрама урндрахны хандрама барунгайлын малждама баяр нарвын филждама хойтгодгийн хачдама холоос ирсэн гачдама энэ хэдийн нийлээд ирээ цэрэггүй бурждэгиндээ базын даргийн авгаагаас ихэр хөөхд гарсныг бадмастрын охиныг нөхөр нь хаяад явсныг баруун айлын явцсан нууцхан амрагтай болсныг барилгын мужаан готуугай банз зөөдөг болсныг аавын цээжээр агантад авдар арх ирснийг тал талаас нь алдаж тавхтай дээд дуусжиг одоо хүүхд болтоод ингэж уншдаг юм хүүхд. Тийм да. Ер нь одоо язгуурлын хилдэг бэлдэг бол одоо жанцсан цоо гэдээ манай өдрийн танхимд мунд хүн байлаа одоо Төв аймагт одоо байгаа л баг гэж бодож явдаг. Мунд хүн үдийд байвал одоо ардын жүжигчин төвийн шагнал бол байхаар хүн. Тийм сайхан хүн. Би одоо хүртэл одоо яг бурхны өрөнд явсан баг. Гэтэ би одоо амьд юм шиг миний сэтгэлд оршиж үлдсэн. Ингэж хүний сэтгэл үлдэж чаддаг юм уран бүтээлч манай алт үеийн одоо байгаа. Байсаарч байх. Нөгөө хүний энэ аж амьдралчийг нутаг ус гэдэг нэг айхтар зүйл нөлөөлж байна. Ингээ хараад ахаар. Та бол бас нутаг ус руугаа энэ хэр ойрхон явж гин яаж гин. Манайх чинь жоохон хол тийм ээ Увс аймгийн өмнө усам шүү дээ. Би ер нь бол одоо нутагтаа ер нь нэг ойрхон очихгүй байх шүү дээ. Уран бүтээл хийгээл ингээл явдаг. Одоо утас нөгөө юу холбоотой юу вэ? Одоо энэ юу энэ холбооны хэрэгсэл одоо холбогдох одоо хүмүүстэйгээ холбоо барих юм чинь хөгжсөн болохоор амар. Тэ бараг энэ чинь ингээл утсаар одоо манай нэг дүү одоо малчин. Өмнө госомд одоо малчин дээр одоо Отгон Баатар гэдэг байж байгаа. Танаа төрсөн дүү. Би яг төрсөн дүү. Би чинь хоёр юм одоо гурван эмэгтэй дүүтэй. Хоёр эрэгтэй дүүтэй нэг ахтаа шүү дээ. Тэгээ олуулаа л да. Тэгээд тэд нар бүгд одоо Увс аймагт зарим бизнес хийж байна, зарим малч. Тэр дүү маань одоо таны тоглох гэж нахаа уулны өрөө дээр эндээс нэг сүлжээ өрдөн гэсэн ээл ярьч. Сайхан болсон байгаа. Тэгж ин. Гоё байна харин тийм. Одоо моби толгой, Unitel толгой гэх юм толгойнууд. Тэр чин толгойнуудтай харин. Тэгээд энэ чин зөв шүү дээ. Энэ чин бас Монголын энэ чин бас нэг хөгжил дэвшил тийм ээ. Тэгээс хуучин болоод нэг олбон дээр очирдаад нөгөөх нь сонсогдгоо ойролцоор байгаа 5 минут дуусчихдаг шүү дээ. Тийм байсан. Ороод орлоод идэв. Тийм байсан. Тийм үнэн. За нэг хоол идэсний дараа бас ирсэн чи бас нэлээд их хүчтэй болчихлоо шүү. Ахын бол чамдтай юм аа. Дажиг байна. Сайхан. За. Ингээд хараад үсэн ахын сонирхол бас их өргөмөц болтой. Бас гэрт ирснийх тийм ээ. Бас ингээд танилцуулчих гэж болно үстэй. Болно. Гэтэ энэ бол яг зүгээр юу тал нь байгаа. За. Тал манай энэ өөр бас гэр байна. За. Тэнд бас байна.
За. Ингээд яхад бас их ховор машины цуглуулгууч машин бий, модон машин бий, энэ бий. Энэ зүгээр ингээд тал нь байгаа юм. Зүгээр яг одоогоор нэг загвар тавьсан байгаа нь энэ. Дээж ин авчирдаг юм шүү дээ. Тий. Энэ та энэ юу цуглуулах, юу харж идэх юм сонирхолтой юм бэ? Би яагаад ч юм нэг тийм яваад юм. Миний сэтгэхүй нэг тийм. Одоо юу гэмээр юм бэ? Нэг жоохон тийм. Хүүхэд чи гэхээр одоо юу гэж ойлгох юм? Юу гэмээр юм бэ? Ер нь нэг тийм одоо за энэ нэг шигарж байгаа хүн чинь цайлган ч юу ах уу дээ. Гэхдээ ер нь сэтгэл ер нь жоохон тийм нэг тийм юунд дуртай юм. Одоо саксан бөмбөг, одоо хөл бөмбөг тий. Одоо надад саксан бөмбөг би саксны өмсгөл одоо пүүз тий. Тэгээд ийм одоо машин, мотоцикл тэгээд ийм өвөрмөц одоо жишээлбэл одоо хэдэн оны ямар загвар энэ дишкапе гэдэг хүлбант гэж би одоо аваад ирж болох. бэлэгдлээд байгаа хавь хараа. Тэгээ аваад үзээ төхөө. Шууд ингээ ботор хийсэн юм тийм би. Дишкапе гэдэг гойгүй энэ ингээ өөрөө би олж авахгүй юу. Дандаа болтнууд байгаа зү энэ. Тийм. 10 болт 5 болт энэ төр ингээд энэ зүгээр энэ харалт юм. Шүрүп мөрөп ингээ хийсэн. Энэ дишкапе гэдэг хүлбант яста. Тэр нь ч юм шүү. Т34 гэдэг танк байна. Би танкаар одоо энэ танкны чи энэ одоо энэ люк заяа. Энэ люкэн дээр байдаг аахгүй дишкапе гэдэг хүлбант одоо бүр цэрэг рүү орлоо. Тэгээд эндээс чинь энэ чинь агаарын бай бууддаг. Энэ люк чинь ингэж иргээд энэ люк чинь ингэж иргээд заяа. Энэ люк чинь ингээ 360 градус эргэж бууддаг. Бүр тойрон гэсэн. Энэ дэр механик жолооч энд байна. Энэ дотор чинь сумлагч танкын дарга бууны дарга гэдэг байна. Ах нь танкын дарга байлаа бууддаг. Танкын дарга гэдэг одоо нэг инженер шиг л байх уу? Тийм шүү дээ. Шөнийн дуран хараа танкын дарга энэ дотроогоо бүх зохион байгуулалт гэдэг шүү дээ. Шөнийн яаж бодох вэ, өдөр яаж бодох вэ? Тэр дуран хараагаар харж километр зайг нь тодорхойлж байгаа л байгаа устгах шүү дээ. Тэгээд эн чин механик жолооч. Энэ дэр пеката гэдэг бүлмат, дишкапе гэдэг бүлматаар явган зэрэг одоо жижиг оврын юмнуудыг устгадаг. Энэ бол агаарынх. 100-ийн сум 25-ын сум гэж 23-ын сум гэж бас байна. Энэний дундуур 100-ийн сум одоо энэ дээр гарна шүү дээ. Тэгэхээр энэний дундуур ахиж юм жижиг нарийнхан гол явуулаад 23-ын сумаар жижиг байнуудыг устгана. Нөгөө томоор нь бол том объектуудыг устгана. Ийм байна. Бэлтгэл одоо Гэхдээ энэ ч тэгээд яг төрөөч таах нь. ахлах төрөөч. Тэгээ бэлтгэл ахлах төрөөч. Монгол улсын Цэргийн солоор бол одоо нэлээд том сол шүү дээ. одоо тэгээд Одоо яг одоо цэргийн одоо албан хаагчийн хувьд бол ер нь гайгүй сол шүү дээ. Тийм солтой халагдчихлаа. Сайхан чиний гандах илэгдэх хоёр сартай шөнийн чин чимээнд зангирах цагаан аялгуу намайг ойрхон болгосон. тэгэл багантай бол бас дуулж хурдаал. Тий, тэгээд дуулж хууртасаа гадна нөгөө бас би ер нь бас жоох салахгүй талтай хөтсөн. Гар дээр явна. Сургуулийн шатан дээр гар дээр яваад хөлөө ингэсэн явж байгаа захиртайгаа нэг таарч. Тэгээ нэг киноны мөнгө олж авах гэж хүүхдүүд янз бүрийн үзэл шүү дээ би. Нуупо гэдэг кино гардаг. Манай нэг дүү их гоё зурдаг байхгүй. За. Одоо дуграа гэдэг одоо улс аймгийн музеймд байгаа. Тэр аюугай чон туулаа зурдаг. Тэрийг ингээд цаасаа альчинтай зуруулаад нүхлээ ажиллаж байна. Хүүхдүүдийн бодолтой бодгаар ингээд дарж өгöd 3 4 гусдаг. За. Ийм одоо их зах зээл дэрт орж илээ. Хичээний тийм хөвгтөл. Тэгэл би чинь 8 дугаар төгсөөд 10 дугаар дор гэхэлэр би угаасаа би өөрийгөө бич сурлага хөрөхчгүй. Миний толгой дийлэхгүй. Тэгээ би шууд ерөөсөө бэлигээ. Тэр Хөвсгөл аймгийн техникийн сургууль. Тэрлүү нэг хуваарьс тэрийг аваад яваад гэсэн. Тэгээ очсон чарыг оюутны урлагийн оюутан зурагч урлагийн тэнд нь орж шалгараал шууд тэгээ театрт дагалдан бүжигч тэгэл сургуулийг төгссөн ч байхгүй гэж явж байна. Тэгээ зэрэг татагтал явцсан. Ийм л гараатай. Танаа аав юу хитээвэр яагаад манай аав чи 90 их хөрх их залуутай явцсан шүү дээ 60 гарантал. Тэгээд өөрөө өвчний улмаас л явцсан л да өвчин. Тэгээд өвчин гэдэг юм чи хэнийг ч өршөөдгүй юм шүү дээ. Тэрнээс өдөрт болов сайхан байвал байж л охины даахгүй шиг биднээс тийм шүү дээ. Тийм учраас тий. Тэгэл одоо ээж маань байдгийн. Тэгэл энэ боддөг штэ амьд байхад нь энэ хүний хүн штэ. Амьд байхад нь л бас жижигхэн ч гэсэн тодорхой хэмжээгээр ч гэсэн амьд байхад л сэтгэлд нь баяр өргөж явах бол ядахнаа нэг сайхан хөөе. Амьд нэг дагуулад нэг сайхан утаагийн бөм үзүүлээ тий. Тийм.
наашныг сайхан газар мөргүүлээд байгаль талаа үзүүлж чаддгүй маа гэхэд. Амьдныг сайхан Монгол орноор явж байгаа сэтгэлийн жаргал хөдлүүлээд тий. Тэрнээс аавд нэг амьдтан байж нэг л ямар бид нар өөр яах вэ? Тийш. Хүнийг амьдтан л одоо тэр хайрлаг гэдэг үг чинь л гоё байгаад байгаа юм л та. Тэр мундаг. Аав хэлдэг байсан. За энэ хоёр охин жингээ сургууль соёлын гэж чинь. За эдгээр ингэ чинь. За даваа сарнд игсэн. Ингээл хөөрхи бодсон юм л д. Тэгтэл ингэж надад нэг гоё юм санагдчихсэн. Би ч одоо тэр үчтэй бас 8 дугаар анги тэгэл бас тийм байл шүү дээ. За энэ чи амиад ээнтэй. Энэ бол амиад ич шүү. Тэр үтийг л одоо сайхан ингээл над ингээл тэл дуучин муучин болоод би нутг мутгтаа очиод ингээл явж автлаа аавал хэлдэг гэсэн. За энэ манай хүүхд чинь ерөнхийдөө болчлаа доо тэгээд энэ. Ямар ч бас нэгнийхөө миний нэрийг дуурсахад Монголын ард түмдэд улаа хууртал явж идэг миний хөө. Тэр нь ч л аавлаг баярлж байгаа. Өөр одоо юу аах вэ? Хаанч ч миний хөөж хамаад ийд юм да. Хаанч ч дасан зогсож чадвартай гэл надад чинь. Тэрнээс л хүн чинь тийш аав надад гэж хэлсэн шүү. Тийм учраас одоо гэл. Сайхан чиний гандах элэгдэх хоёр сартай шөнийн чин чимээнд зангирах цагаан аялгуу намайг ойрхон болгосон. Биднээс бол ингэсэн юм жууха. Таныг энэ завж хөлөөгөө байж завсар манай телевиз танал ирээд тэгээ яаль чаргагүй үзэгчтэй хүндлээд танаад шууд дахиад ороод ирсэн. Энэ манай үзэгчдийн захиалга байсан учраас биднээс шууд ороод ирсэн шүү. Одоо нэвтрүүлгийн төсөл бас уучлаарай гэж бас нэг хөлцөл өчг нь бас зөв байх гэж бодчих. Нэгдүгээр уучлаа. Хоёрдугаар баярлалаа. Ягаад гэвэл зэрэг би ер нь ингэж одоо нэг тийм одоо гэр орондоо авчирч ярилцлага марлаг өгчээсэн би л 30 жилийн түүхэнд дуулахтаа байгаагүй. Студид юм уу тэгэл өөр нэг одоо нэг ресторан ч юм уу, цайны газар ч юм уу тий гудамж ч юм уу тэгжлээ өгчээсэн болгоос ингэж өгч байгаа хүн байна. Энэ бол ягаад үзэр та нар өөрөөсөө гиндүүлээд ороод ирлээ нэгдүгээр. Гэхдээ яг маш ингэж бас сайхан одоо он ТV орон нутгийн телевиз. Энэ ч бол бас Монголын ард түмэнд их одоо үзэх дуртай болсон телевизийн нэг шүү дээ. Би мэднэ. Тийм учраас бол энэ бас манай гэрт ингэж сайхан авьяаслаг уран бүтээч дүүнэр ингээд ороод ирсэн би их баяртай байна. Тэгээд ахын сэтгэлээрээ бас яриа ингээд өрнүүлээд маш их гоё сэтгэл хөдлсөн асуудлуудыг тавьж байна чи. Их маш их өсгөр идвэж хамт байна. Баярлалаа. Баярлалаа. Буйнаар учирсан амраг гээд. Энэ мөн одоо эхнэртэй зөрүүлж хийсэн дуу да. За. Ер нь хүн бол одоо ханаа зөв сонгоо те. Залуу хүмүүст хэлэхэд бол ханаа зөв сонгоод ингээ явах юм бол их гоё шүү. Хүний амьдрал бол их баялаг. Хүний амьдрал бол үнэхээр сайхан шүү. Амьдрах сайхан шүү дээ. Хүн зөв явал амьдрал үнэхээр хүн бол одоо юу ч хийж үтээж те байж чадна. Тэр тусмаа тэн дээр бол ирүүл байх юм бол бүр гоё. Сайхан байдаг. Тэгээ энэ буйнаар учсан амраг гээд дуу байгаа. Тоод надтай учраа юу тэргэл сарын шиг хонгор минь тэрч нададан ирэхлээ юу буйнаар учрсан амраг минь Асан сэтгэл нялхарна тиндүү харин хаачин тэрүүн зангамин төлөлнө буйнаар учрсан амраг минь Орлохор  хамтдаа тулида.
За баярлалаа. Гэгээ Монгол нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч чин сэтгэлээсээ яриа өгдөж хамтдаа байсан танд маш их баярлалаа. Үзэгчдийг маань хөндлөж бас энэ урилгыг уриалгахан хүлээж авсан танд баярлалаа. Танай гэр бүл аз жаргал хамгийн сайн сайхан бүгдийг хүсье өрөөё. За манай гэрт одоо хүрэлцэн гэж үнэхээр сайхан энэ Гэгээн Монгол гэсэн нэвтрүүлгийг үнэхээр сайхан Монголын ард түмний сэтгэл нь гэгээхэн энэ сайхан ард түмний мантаас ингэж гоё нэвтрүүлэг хийж олзуулсан он ТV телевизийн одоо хамт олон уран бүтээлч та бүхэнд их баярлалаа. Манайхаар ирсэн явдалд маш их баярлалаа. Тэгээд танаа одоо хамт олонд одоо та нар ч гэсэн өөрөө минь өнөр манай гэрийн хаалга нээлттэй шүү. Орж гарч байгаарэ. Баярлалаа. Тэгэд энэ тоглолтын дээр бас хүрэлцэн ирэх урилгыг та бас манай үзэгчдэд хандаад хүргэжээсэй гэж үзэж байна. Яг тэгэхээр бид үзэгчдийнхээ захиалгаар явж байгаа. Үзэгчдийнхээ захиалгаар тантай өнөөдөр уулзсан. Бас үзэгчд маань тантай холбож өгсөн маш их баярлалаа. Та бүхнийг миний төмөнтэйгээ тоглолтын дээр миний уран бүтээл бэмжих одоо юу хийсэн байна. Бэмжихын дуунуудыг одоо шинэ одоо уран бүтээл юу байна. За бэмжих хуучин дуунуудаа одоо яаж гоё хөгжмийн гоё болгож юу. Тэ энэ сайхан уран бүтээлүүд бол тэн дээр бол их шигж харагдах болж учраас тэгээд миний дүнээр бас төмний нэг болоод нэг хэсэг нь болоод хүрээд ирэхийг одоо тоглолтын дээр хүрээд ирээсэй гэж хан өрж шүү. За баярлалаа. Эрхэм үзэгчид та бүхэн ч гэсэн бас төмөнтэйгээ тоглолтын дээр хамтдаа ирж хамтдаа сэтгэлийн баяслалыг сэтгэлийн цэнгэлийг хамтдаа эзэлцгээе. Гэгээн Монгол нэвтрүүлэг энд хүрээж жаргаж байна. Баярлалаа үзэгчдээ. Танд ч бас баярлалаа. За баярлалаа. Сайхан чиний гандах илэгдэх хоёр сартай шөнийн чин чимээнд зангирах цагаан аялгуу намайг ойрхон болгосон. Нутаг усны минь хаяа үзийтэй түмэн нуур тойрмын чин